хотын сайн засвал гэдэг асуудлыг бас үнэлж ярих гэдэг байна. Энэ сайн засвал гэдгийг хэн хийх вэ гэж төрийн албаг сая хотын дагч хэлж байна бас. Төрийн албууд бол анхан шатндаа бэрхжих ёстой, доктортой байх ёстой, доктортой хүчтэй хүрээнд. Энэ төрийн албаны дархлаа бол одоо хуулиар хамгаалагдсан байгаа. Энийг хэрэгжүүлэх явцад бас алдаа завхрал гэх юм уу хууль бус үйлдэл явагдаж байна. Энийг өөрөө нийслэлийн засаг захиргаа өөрөө дархлаагаараа албаа агчдаа үнэхээр тэр хорон дээр дүүрэг дээр ажиллаж байгаа албаа агчдыг хамгаалах төрийн албаных нь албаа агчийн хувьд бас энэ дархлааг нь бүдүүх тал дээр бас онцгой анхаарахгүй болохгүй нэ гэсэн ийм зүйл байна. Зүгээр би бол өнөөдөр Цэнхлээ дүүргийн засаг даргаар томдогдоод бас 3 жил гаруй ажиллаж байна. Хууль зөрчсөн юм байхгүй гэхдээ ажлаа чөлөөлөгдөх одоо дахин зүйл гарсан байна өнөөдөр. Энэ бол би хууль зөрчөөгүй учраас энийг бол хууль номын дагуу шийдэрэй гэдэг асуудлыг тавьж байгаа. За асуудал юунаас үүссэн гэхээр яг төрийн албаны хуулийн дээр бол заасан байгаа. Аливаа одоо төрийн албаа агчид улс төрийн намын удирдлага албан тушаалтан бол хууль бусаар томилох халах чөлөөлөхийг хориглоно гэсэн. Яг энэ заахтай агуулгад өнөөдөр аян сайхан гэдэг хүн бол тодорхой төрийн албаа тушаалтнуудыг халах, солих ийм одоо үүрэг өгсөн. Би бол одоо хууль зөрчихгүй. За ингээд тэгвэл чамтай хамтарч ажиллахгүй гэдэг шаардлага тавиад өргөдлөө гэжсэн. За би өргөдлөө мод өгөхгүй. Хууль зөрчөөгүй. За хууль зөрчсөн байдаг бол хууль хяналтынхаа байгууллага шалгуулаад одоо гим зэмийг хүлээгт бэлэн байна. За ингээд хуулийнхаа дагуу юу гэсэн ингээд нэг 10 гаруй хүн одоо бас бүлгийн уралдаж хийж байгаа. Тэгээд одоо ямар нэгэн шийдвэр одоо бичиг өгөөд ингээд тэрийг үнэлж захирамж гаргаж байгаа юм байна. Тэгээ энэ бол одоо энэ бидний батлах гээд байгаа одоо бичиг баримттай чинь хэд нийцэх юм бэ? Ер нь тунхаглалын чанартай зүйл батлахаас илүү ажил хэрэг ялангуяа энэ анхан шатнд ажиллаж байгаа албаа агчдын одоо төрийн албаа агчдын дархлаа залгам чанар тогтвортой байдлыг хангахад бас чиглэх ёстой юм аа гэдэг зүйлийг бас онцлог хэлхийг хүсэж байна. Миний хувьд ямар нэгэн байдлаар одоо ажил албан тушаалтай зурвалдаа санал зүйтэй зурвалж байхгүй. Намын журмаараа иргэдийн төлөвчдийн хурлын хуралдаа шийдвэрийн гаргуулыг хүндэлтэй хандаж хэдий ч гэсэн одоо энэ хааны халаатай гэдгийг бас шийдлэн гаргах бэлэн байгаа гэдгийг онцлог хэлхийг хүсэж байгаа. За нөгөө талаасаа одоо альва нэгэн ийм улс төрийн гэдэг юм уу одоо ийм ямар нэгэн албан тушаалтны одоо ийм хууль бус үйлдэлүүд ингэж өгүүлээд яваад байх нь хэр одоо энэ батлах гээд байгаа төсөл энэ хөтөлбөртөөс хэд уйлдах юм бэ? Эцсийн дүндээ энд нийслэлчүүд буюу иргэдийн одоо бас үндсэн хэсэг хөндөгднө гэсэн ийм зүйлийг би бас хэлхийг хүсэж байна. Ер нь бол одоо Монгол улс эрх зүйн төрийн тогтолцоотой нэг нам төвтэй тогтолцооноос төр төвтэй олон намын тогтолцоонд бол шилжсэн гэж ойлгодог. Өнөөдөр эргээд одоо нам төвтэй тогтолцоо чинь үүсч юм уу? Төр нь хаана явнаа гэдэг зүйл хүртэл одоо бас эргэж ярьж байна. Тэгээд ариу иргэдийнхээ энэ сонголт иргэдийнхээ одоо үнэлэм жимийг бол бас хүндэтгэлтэй хандах ёстой. Тэгээс одоо ажил албан тушаалын төлөө одоо өнөөдөр бол бас одоо хууль бус одоо юу ч хийгээс буцахгүй болсон энэ нийгэм цаг үе бол байна. Өнөөдөр ажил албан тушаал гэдэг бол тодорхой цаг хугацаанд хийдэг нэг төрлийн албыг одоо бас хариуцаж авсан хийж байгаа бол тэр үүрэг хугацаанд бас сайн хийхийг одоо олон дүгнийхээ нэрсийг хамгаалахын төлөө ажиллах нь бол төрийн албаа агчдын бас үндсэн чиг үүрэг байгаа. Энэ дагуу бол үйл ажиллагаа явуулахад одоо бас хоёрдугаарт бол өнөөдрийн цаг үе бас шинэ коронавирус гээд улс даяараа өндөржүүлсэн бэлэн байдал зарлагдсан дэлхийн нийтээрээ одоо онцгой дэглэмд ажиллаж байгаа цаг үед одоо альва энэ бүлгээр болон хэсгээр хуралдах аливаа зүйлийг хорж хязгаарлаж энэ тархалт аюулыг сэргийлүүлж байгаа цаг үед одоо бас энэ чиглэлийн үйл ажиллагаа нь хэд одоо зүй зохистой байдаг юм бэ гэдэг асуудлуудыг бас хөндөж эдмээр санагдаж байгаа юм. Хууль одоо талайлгаж хүч хэрэглэсэн байдлууд цаашдаа энэ улс орны эдийн засаг данаашлаад энэ төрийн албадын дахалгаа төрийн албаа агчдын одоо үйл ажиллагаа хүндэрнэ. Энэ бол хотын сайн засвал гэдэг бол үндсэндээ төрийн алба өөрөө нээлттэй иргэндээ хурж үйлчээд ялангуяа анхан шатндаараа үйлчилж энэ сайн засвал чи өөрөө үлдэх юм аа. Тэрнээс нэг компьютерийн програм хийгээд энэ сайн засвал гэдэг бол бас тэр амьд ус харилцаа болох юм аа гэдэг талаас нь дараагийнхаа одоо стратеги төлөлтөнд бас гараарай гэдгийг бас санал болгож хэлмээр байна. За баярлалаа.